Монгол ардын нам бол ийм шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна. Тэгээд хөргө манай Лодо самбуу гişүүн нэг шүүмжилсэн шүү дээ. Тэрийг одоо гэрээ зөрчиж гин гэж ингэж одоо дүгнж байгаа юм. Ер нь бол үг сонсохгүй будсан байна. 8 жил Монгол улсыг унтуулсан. Тэгээд бүх хэвлэл мэдээллийг худалдаж авдаг. Тэгээ хин нэгэн хүн шүүмжлэхээр тэрэнд их адгадаг. Тэгээ одоо ийм төвчээргүй адгуу хүмүүс бол одоо их одоо хамтран гэдэг бол их төвхтэй. Тэрийг гэрэн дээр юу шүүмжлэх. Үгүй тийм шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй шүү дээ. Төр бол ер нь чихэн онгорхой байх хэрэгтэй шүү дээ. Төр засаг гэдэг чинь ард түмнийхээ дуу хоолойг сонсдог байх хэрэгтэй. Ард түмний дуу хоолой гэдэг нь их хурлын гишүүд үсттэй. Тэр их хурлын гишүүд нь чөлөөтэй үгээ хэлдэг байх хэрэгтэй. Үгээ хэлснийхээ төлөө хэвлэлийг бидний одоо тавьж исэн гол шаардлага тэр шүү дээ. Ер нь энэ сэтгүүлчид аливаа зүйлийг нийцснийхээ төлөө ял шийтгэл авдаггүй байх гэдэг энэ зарчмыг одоо Монгол улсын ардчил өөрөө нутагшуулах хэрэгтэй. Хавсан намын бол өчигдөр хөтөлсөн шүү дээ. Тэгвэл одоо энэ үг сонсдоггүй одоо ажил хэрэг болгодгүй гэдэг энэ асуудал дээр та бүхний ер нь дуу хоолойг яаж авч үзэж энэ кабинет дээр ч гэсэн асуудал хэлцэхдээ ер нь хоорондоо яг нэгдсэн байдлаар санкц өртөхгүй байж гэсэн үг дээ. Хамтрлын үед бол хүнд шүү дээ. Сэвчиж хүлцэнгүй байсан гэсэн үг үү? Үгүй. Ер нь бол тэр нам дээр яригдж байгаа яриа засгийн газар дээр яригдахгүй шүү дээ. Нам дээр нь тухайн намын бүлгийн хурал дээр яригдсан яриаг бидний сонссноор бол нэг гурван зүйлийг хэлээд байгаа юм. Нэгдүгээрт одоо арчилсан намынхан ажил төрөлтэй болоод ингээд бэхжээд байна. Мөн үү? Тийм учраас бол арчилсан намыг бэхжүүлэхгүй байх нь одоо Монгол ардын намд хэрэгтэй байна гэдэг зүйлийг нэгдүгээрт ярьсан гэж ойлгож байгаа тийм ээ. Нэг. За хоёрдугаарт бол арчилсан намын их хурлын гишүүд одоо элдвээр шүүмжлэл байна. Хамтарч байгаа тохиолдолд энэ шүүмжлэл гэдэг зүйл бол одоо байж болохгүй гэдэг ийм зүйлийг ярьсан гэж ингэж ойлгож байгаа. За гуравдугаарт хууль зүйн яам болоод хяналтын функц бол арчилсан намд байна. Нөгөө дархны засаг дарга хэн блэ? Тэр хүнээс ихсүүлээд баахан тендерийн дуур хийцэн, булгаа хийцэн. Тэгээ тэр дуурийг нь одоо дотоод хяналтаараа идрүүлдэг байхгүй да. Одоо манай хяналт шалгалт хариуцсан үндэсний хорон дээр гих мэтлэн одоо энэ тэнд болж байгаа булхаа дүүрийг одоо идрүүлээд ах юм байна. Тийм учраас энэ гурван үндслэлээр одоо арчилсан намаас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан гэж. Нэгвэр хэлбэл хяналтгүй засаглахыг л хүсээд байна л да. Тий. Өчигдөр арчилсан намын бүлгээс болоод одоо энэ засгийн газрын бүтцийг 50%-аар бууруулах гэдэг агуулгыг ярьлаа. Сая одоо удирдах зөвлөлтөөр бол хуучин бүтцээ хадгаж авах гэдэг юм шиг гаргаж ил да. Одоо энэ албан шаардлага та бүхэн ер нь яах юм бэ? Ер нь бол эх оны хөгжлийн төлөвлөгөө батлагдсан байгаа. Одоо жишээлбэл энэ засгийн газар шинээр дугуй зохиох шаардлага байхгүй. Эх жилийн хөгжлийн төлөвлөгөөн дээр бол нийт төрийн албаны бүтцийг 9%-аар цомгтохно гэдэг ингээд орцсон. Нөгөө талдаа бол төрийн өмчит компанийг 15%-аар цомгтохно гэдэг ингээд орцсон. Нэгвэр хэлбэл төрийн данхар бүтцийг илүү одоо уян хатан илүү цахим засаглалыг дэмжсэн ийм одоо бүтцийг өөрөө очиж үйлчилдэг төрийн бүтц рүү шилжих төлөвлөгөө бол гарцсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төлөвлөгөөг ажил хэрэг болгоод явахад л асуудал бол шийдэгдэж чинь гэж харж байгаа. Гэхдээ яг манайх бол хяналтын менежерүүд томилсон. Гэхдээ цөөхөн хүн шүү дээ. Дотоод хяналтаа байлгахгүйгээр засгийн газар жишээлбэл Эрдэнэ төлөвлөлтөр дээр яг ямар хулгай гараад байгааг мэдэхгүйгээр, ямар завхрал үүсээд байгааг мэдэхгүйгээр, Эрдэнэс 5 толгой дээр ямар завхрал үүсээд байгааг мэдэхгүйгээр цаашаага энэ улс орн явж болохгүй. Тэгээ та бүхэн сэтгүүлчид цөмөрөө мэдж байгаа шүү дээ. Яг энэ төсвөөс том болцсон төрийн өмчит компаниудын засаглал хэрхэн ил тод байх юм бэ? Хэрхэн одоо хулгай дүүргөө явах юм бэ? Хэрхэн өмч хөрөнгөө шамшигдуулахгүйгээр явах вэ гэдгээс улс орны эдийн засаг, улс орны одоо цаашаага авилгын индекс гэдэг олон зүйлд нөлөөлөх байхгүй да. Тийм учраас бол намчирхалгүйгээр дотоод хяналтаа сайжруулад яваа гэдгийг бол ерөнхий сайдаас бид байнга шаардна. Намчирхалгүйгээр чаддаг хүнээр нь ажиллаа хийлгээ гэдгийг бол байнга шаардна.
Тэгэхгүй бол одоо өнгөрсөн 8 жилийн хугацаанд юу болов? Эрхчлөөн тайртай, ардчилсан үзэлтэй хүн болгон ажилгүй болдог ийм системийг өгсөрсөн шүү дээ. Дугурсан хүн хөөгддөг, дугурсан хүн халагддаг, бодсон хүн нь халагддаг, бодож болдоггүй. Европчиг бай гэдэг ийм одоо төрийн загварыг өгсөрч байгаа Монгол Ардын нам бол. Тийм учраас энэ загварыг энэ өгсрэлтийг зогсооё гэж оюун эрдэнэ дарга хамтарсан шүү дээ. Тэгэхээр энэ зогсооё гэдэг үзэл санаан дээрээ шинэ засгийн газар байх хэрэгтэй. Эдийн засгийн төвлөгдсөн хяналтын менежерүүд бол сул сайхан цалин аваад хийцгүй байгаад байна гэсэн нэг ийм дүр зураг бас харагдаад байгаа. Дотроосоо ч юм шүүх. Ардсан намынхан бол хулгай илрүүлээд хараа ардын намхан дургу байгаад байна шүү дээ. Та бол тусгай нь хулнаа л гэж сануулад байгаа. Ерөнхий сайд бол чаддаг нь хийгээд явгал гэсэн энэ хэлсэн амд ер нь хэр бүрх болдгийг. Тэгээ ерөнхий сайд чаддаг нь хийгээд явгаа гэдэг бол зөв шүү дээ. Ер нь чаддаг хүн ажлаа хийгээд явах хэрэгтэй. Далимдуулаад баахан хүнийг цалинтай байлгаж бас болохгүй. Тийм учраас бол ерөнхий сайдын өөрийнх нь энэ бүрэн эрх рүү бид бол хамаагүй халдахгүй. Бүрэн эрх рүү. Зүгээр цомхон байх, оновчтой байх, ухаалаг байх, тэгээд зоригтой байх, хурдтай байх гэдэг шаардлага бид тавина штэ. Бид Монголын ард түмэн тийм зүйлийг л амлаж сонгуулийн ард гарсан. Тэгэхээр бид бол сонгуулийн үеэр ярьсан хэлсэн зүйлээ хизээч мартахгүй. Байнга шаардаж шахаж ажиллах нь бол бидний үүрэг гэж бодож байна. Бүртгэгдээр эдийн засгийн хөгжлийн яам өнгөрсөн хугацаанд нөгөө томоохон мега төслүүдийг бодлогоор авч явж байсан. Одоо бол дахиад том төслүүд бүтэц гэдэг ийм шинэ яам юм уу одоо бүтэц гарч ирлээ шүү дээ. Одоо энэ хоёрын чигүүрийн давхцал ер нь ижилхэн байгаад байна уу гэж байна. Мэдэхгүй байна. Би нөгөө шинэ бүтцийг нь хараагүй байгаа. Ер нь бол өнгөрсөн 10 сарын хугацаанд Монгол улсад хамгийн их тулгамдж исэн одоо газрын тосны үйлдвэрийнхээ мөнгийг бид нар босгож чадсан. Гаццсан байсан шүү дээ. Хоёрдугаарт одоо сэргээгт хэрчим хүчнийхээ мөнгийг босгосон. Мөн үү? Мөн одоо олон улсын барууныг игдэж байгаа хөрөнгө оруулалтыг бид нар дайчилж чадсан. Тийм ээ? Мөн хил холболтынхаа асуудлыг шийдсэн. Мөн кокс химийн үйлдвэрийг байгуулах орчныг одоо бүрдүүлсэн. Гэх мэтлэн Монгол улсын эдийн засаг зөвхөн худалдаан дээр суурилдаг байсан бол одоо бүтээдэг. Тэр нь одоо саадгүйгээр эргэж идэг тэр эдийн засгийн суурийг л бид нар цутгасан шүү дээ. Цутгахыг оролцсон. Энэ ажлуудыг дуусгах хэрэгтэй. 14 мега төслийг хэрэгжүүлснээр Монгол улс бол улс төр болоод эдийн засгийн гацаанаас гарнаа. Энээс засгийн газар зүхтаагаад одоо өдөр хоног арга цаасан маяг руу шилжих юм бол алдаа болно. Ягаад гэвэл Монгол бол худалдаа хэрэглээний эдийн засаг дээр суурилчаад байхгүй даа. Тэгэхээр бид нар үйлдвэрлэлөө шилжихийн тулд гарцаагүй эрчим хүчний асуудлаа шийдэх хэрэгтэй. Гарцаагүй хил холболтын асуудлаа шийдэх хэрэгтэй. Гарцаагүй үйлдвэрлэл рүүгээ алхах учиртай байхгүй. Тийм учраас бол одоо би зүгээр сая ерөнхий сайдын томилгоо явж явах процесс дунд энэ мега төслүүдийг хойш нь чангаах маягтай эренб дараа гаргана гэдэг ч юм уу тийм чангаах маягтай иймэрхүү үйлдэлүүд гарч байгаад бол харамсаж байгаа. Тийм учраас эдийн засаг хөгжлийн яам бол энэ хөгжлийн төлөвлөлтөн дээр хатуу зогсох хэрэгтэй. Ер нь хөгжлийн төлөвлөлт бол засгийн газрын хийж чадах зүйл юу вэ гэвэл төрөөс хамааралтай дэд бүтцийн асуудлуудыг бүрэн шийдэхэд зоригтой болох хэрэгтэй байхгүй юу?